За Монгол Ардын намыг яагаад сонгож болохгүй вэ гэдгийг тайлбарлая. Одоо сонгуул дээр Монгол Ардын намынхан өнгө зүсээ өөрчлөөд хулгайч нарыгаа сайхан нуугаад гадаад дотоодын ихтэй сургууль төгссөн ганган залуучуудыг урдаа бариад очноо. За энэ залуучууд Монгол Ардын нам дотор юу ч өөрчилж чадахгүй. Энэ залуучууд бүгдээрээ Монгол Ардын намтай сахилга хариуцлагын гэрээгээ байгуулчихсан, тангаргийн гэрээгээ байгуулчихсан, үг дугуй конопо дарна гэдгээ одоо намынхаа даргад ёслоод амлчихсан залуучууд очноо. Тийм учраас энэ хүмүүсийн коноп бидний амьдралыг яаж өөрчлөх болыг, бидний амьдралд яаж гай болох вэ гэдгийг ерөн сэрэмжтэй бодох ёстой. Монгол Ардын намынхан бол яг үннийг хэлэхэд 10 дугаар сарын 14-нд Тэсийн ядан хүлээгээд алгаа өрөө сууж байгаа. 10 сарын 14-нд их хурлын сонгуул дуусаад орон нутгийн сонгуул дууссаны дараа Ардын намынхан иргэдийн газар руу дайраад, хүүхдийн мөнгө рүү дайраад, малчдын бэлчээр рүү дайраад гэдэг командыг бол автсан сууж байгаа. Энийгээ тэд нар хуулиараа хийчихсэн зөвшөөрлийн тухай хууль, төгжрлийн эсрэг хууль, баялагын сангийн хууль гэд хэдхэн хуулийг эднэр гаргаад айл эрт яаж хулгайлах аргаа олоод хин юугаа хулгайлахаа хуваарлаад авчихсан байж байгаа. Нөөцний хулгайгаа эднэр офшороор дамжуулж хийж байгаа. За одоо жидүүгээ бол эднэр өөртөө нийлж сууж байгаад хийчихсэн. Монголд байж болох бүх сангуудыг эднэр нийлээд дээрэмдчихсэн. Одоо эднэрт нийлж дээрэмдэх, нийлж хулгайлах ганцхан л зүйл үлдсэн байгаа. Тэр нь газар. Тэр нь Монгол улсын газар нутаг. Энэ л үлдсэн байгаа. Тэгээ энэ газар нутаг гэдэг зүйлийг яаж цөлмөх вэ гэдгийг дис дараатай хуулиудад эднэр суулгаад өгчихсөн. Жишээлбэл Монгол Ардын намынхан яагаад бидний төлөө ерөөсө дуурдаггүй вэ гэдгийг юугаар нотлох вэ гэхээр сая баялагын сангийн тухай хууль батлагдж явах үед нэг ч гишүүн хөөе наад хуулиас чинь болоод хүүхдийн мөнгө байхгүй боллоо штэ гэж нэгэн ч дуураагүй. Бүгд хүүхдтэй юу хүүхдтэй, бүгд ач зээтэй юу ач зээтэй. Тэгвэл нэгэн ч хүүхдийн мөнгөний төлөө дуураагүй. Зүгээр хүүхдийн мөнгийг байхгүй болгоод гадаадын биржид авчиж 50 гэдэг хуулийг зүгээр өөртөө гараа өргөл яр сэтэл баталсан. Тэгэхээр зэрэг Монгол Ардын нам дарган л команд өгсөн бол өөртөө ямар ч Харвардын дипломтой байлаа гэд иргэдийнхээ төлөө дуурдаггүй байхгүй юу. Тийм учраас цаашдаа ч дуурахгүй. Цаашдаа харин илүү ихийг яаж нийлж дээрэмдэх вэ гэдэг схемийг хэрэгжүүлнэ. Тийм учраас Монгол Ардын намыг энэ сонгуульд сонгож болохгүй. Энэ сонгуулиар Монгол Ардын намын шунаж байгаа хамгийн том зүйл бол Монгол улсын газар. Монгол улсын газар нутаг. Хизээж мянган жилийн түүхэндээ хизээж хинийч барьцаанд орж байгаагүй бэлчээрийг барьцаанд оруулах аргыг тэд нар сая сэдчихлээ. Шинэ хоршоо гэдэг нэрээр шинэ барьцаа буюу бэлчээрийн газар хадлангийн талбайг барьцаанд оруулах аргыг Монгол Ардын намынхан олцглоо. Төгжрлийн эсрэг хууль гэдэг хуулиар гэр хорооллыг тэр чигээр нь барьцаанд оруулах, гэр хорооллын газрыг тэр чигээр нь барьцаанд авах аргыг Монгол Ардын нам олцглоо. Өөрөөр хэлбэл Монгол улсын хаана газар байна, тэрийг яаж барьцаанд оруулж хаанаас тэгж мөнгийг олох вэ гэдгийг Монгол Ардын нам байнга бодож байна. Хүүхдийн мөнгийг байхгүй болгоод гэр хорооллын газрыг барьцаанд тавиад энэ мөнгө тэгээд хаачих вэ гэхээр энэ мөнгийг гадаадын хөрөнгийн биржид гаргана гэж байгаа. Гадаадын компаниудыг ивент тэтгэнэ гэж байгаа. Монголын хөрөнгийн биржид биш, Монголын бизнесийг дэмжихэд биш, гадаадын бизнесийг дэмжихэд хүүхдийн мөнгийг ашиглана. Энэ дээр Монгол Ардын намын гишүүдээс нэгэн ч дуурахгүй. Цаашдаа ч дуурахгүй. Одоо сонгогдох гишүүд нь ч дуурахгүй. Ийм учраас тэртээ тэргүй иргэдийн төлөө дуурдаггүй хүмүүсийг иргэдийн төлөөлөл болгож яах юм? Харин иргэдийн төлөө дуурдаг, иргэдийн өмнөөс ярьдаг хүмүүсээ энэ сонгуульд илүү сайн сонгороо гэдгийг иргэдтэй хэлмээр байна. Монгол Ардын намынхан бол хулгайлах аргаа маш сайн олчихсон. Гэхдээ ерөнхий хулгайчтай. Тэр ерөнхий хулгайч нь бүгдийг захирна, ерөнхий хулгайч нь бүгдийг удирдна. Тийм ч учраас Монгол улсын бүх барьцаа хөрөнгийг ерөнхий хулгайчийн гарт хийж өгж байгаа. Тэрийг дүнгийн сайхан эднэр барилгын тухай хууль, газрын тухай хууль, баялагын сангийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хуулиар дахиад хийгээд өгчихсөн. Энэ нь Монгол улсын ерөнхий сайд байна гэдэг. Тэгээ газрын кадастр хизээч ерөнхий сайдын мэдэлд байгаагүй урдна. Гэтэл одоо Монгол Ардын намынхан сая газрын тухай хуулиар Монгол улсын газрын бүх кадастрыг ганцхан хүний гарт оруулсан. Ерөнхий сайдын гарт оруулсан. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намын ерөнхий хулгайчийн гарт орж ийн гэсэн үг. Тэгэхээр ерөнхий сайдыг хэн 8 хийж чадж байна? Ерөнхий сайдыг хэн лоббидж байна? Ерөнхий сайдыг хэн долоож байна? Тэр хүн Монгол улсын газраас дуртаагаараа хэрчүүлээд авдаг болох нэ. Ийм эрхийг тэд нар сая Монгол улсын ерөнхий сайдад өгчлөө. Гэхдээ энэ эрхээ эднэр яагаад одоохондоо хэрэгжүүлж чадахгүй айцтай байна вэ гэхээр иргэд та бүхнээс айж байгаа. Энэ сонгуулиар хөмрүүлчих вэ гэдгээсээ айж байгаа. Энэ сонгуулиар та бүхнийг ямар нэгэн байдлаар элбээ аргаар өөр кино үзүүлж байгаад, өөр одоо шоу үзүүлж байгаад сонгогдчиход юм бол Монгол улсын бүх газар
ганцхан хүний гарт орох гээд байна. Бэлчээрээ сумдууд нь мэддэг байсан болж байна. Байхгүй болох гэж байна. Тийм ээ? Жишээлбэл үер уснаас хамгаалах газраа орон нутгийн засаг захиргаа мэддэг байсан бол болж байна. Ганцхан хүний л гарт орох гэж байна. Хаана ашигт малтамлаа хийх үү? Хаана бэлчээрээ байлах уу? Хаана түүх соёлын зүйлээ хадгалж авч үлдэх үү гэдгийг орон нутгийн иргэд бас ч гэж оролцож шийдэлцдэг байсан. Энийг бүгдийг Монгол Ардын нам нэг хүний гарт өгсөн. Тэгэхээр энэ нэг хүний гарт Монгол улсын нутаг дэвсгэр бүхлээрээ орж байгаа тохиолдол урд нь ерөөсөө байгаагүй. Чингис хаанд ч ийм эрх мэдэл байгаагүй. Чингис хаан өөрөө тухайн үедээ Монгол улсыг байгуулахдаа нутагтаа эзэн болдог тийм орныг байгуулж өгсөн. Тийм газрын хуулийг хийж өгсөн. Монгол улсын газар бүх нийтийн өмч байж ирсэн. Гэтэл өнөөдөр ганц хүний мэдэлд орж байна. Тэгээ энэ ганц хүний мэдэлд орж байгаа хуулийг Монгол Ардын намын гишүүд ган хийж дуурахгүй, ганц ч хүн эсэргүүцэхгүй байжгаад баталсан байгаа. Тэгэхээр туршлагатай улс төрчид нь эсэргүүцэж чадахгүй ингээ бүгдээрээ гүлэг царайлаад баталж байгаа юм чинь одоо шинээр орж ирж байгаа дөнгөж сайхан сургуулийн одоо ширээнээс гарч ирж байгаа нойтон улс төрчид энийг чадах уу? Шинэхэн ялах хүмүүс энийг чадах уу? Чадахгүй шүү дээ. Монгол Ардын намтай тангаргийн гэрээ байгуулсан хэн ч энийг чадахгүй. Энийг харин ерөнхий сайдаас ард түмний мэдэлд хэн эргүүлж авчирч чадах вэ гэхээр яг иргэдээс сонгогдсон, иргэдээсээ төлөөлж байгаа, иргэдийн төлөө дуурах улс төрийн нам л энийг хийж чадна. Иргэдийн оролцооны нэгдэл нам энийг хийж чадна.